Та нар минь сайн биз дээ? Та нараар минь юу вэ? За өнөөдрийнхөө бичлэгийг тавтаа морил. За би өнөөдрийн бичлэгээр болохоор хэдүүлээ ингээ карантинд орсон байгаа болохоор өдрөө бас нэг арай өртөлтэй тий. Тэгээ жоохон юм хийж өнгөрөөхгүй бол арай л ууддсан байна. Тэгээд өнөөдөр болохоор би гэртээ зураг авалт хийх гэж байна. Тэгээд тэр үйл явцаасаа та нартай бас харуулъя. Та нар маань ч гэсэн тэг гэртээ зөөрөж чор тэ Instagram дээр зураг хийх ч юм уу тэгж өнгөрөөвөл бас болно шүү дээ. Тийм болохоор надад санаа аваад тэ зүгээр нэг нарны гэрэл ч юм уу эсвэл гэрэлтэй бол гэрлээ тавиад ч юм уу тэгээд нүрэ будаад хувцаа нэг солиод зураг аваад нэг үзээрэй. Тэгвэл бас өдөр жоохон хурдан өнгөрнө гэж би бодож байна. Тэгээд сая яг эхний тооног бол бас жоохон айд сандраад хэцүү тооног өнгөрсөн да одооноос арай нэг өөрөө ухаантай болоод жоохон тайвшраад хийх ёстой юм юу вэ бүх юма хийгээд явж гин. Та нар маань ч гэсэн өөрийн бодорой нэх олон янзын ургуулж бодох хэрэггүй зүгээр л хөнгөн юм бодоод байх хэрэгтэй юм байна. Би ч тэгээд нөгөө баах юм боддог, ургуулж боддог хүн тэгээд бас тэрнээсээ салахаас жоохон удлаа. Тэгээд одоо арай гайгүй тэгээд байна. Тийм болохоор өнөөдөр нүрэ бодцсан видео эхлүүлж байна. За тэгээд та нар маань видеотойгоо хамт байгаарай. За бид одоо энд яг энэ хавцаа зураг авах гад гэрлүүдэд тавьж байна. Энэ болохоор надад байдаг гэрэл энэс 2 байгаа. Тэгээ нэг нь одоохондоо эвдэрсэн. Цэнэглэгт залгуур нь эвдэрсэн. Тэгээд асааж чадахгүй байгаа. Тэгээд одоо болохоор нэгийг л ашиглаж байна. Энэ нь болохоор гэрлийг жоохон зөөлрүүлэгч. Тэгээд надаас нэг юм ring light байгаа. Тэгээд нэг юм 2 гэрлийг ашиглаад энэ хэд зураг авах гээд үзье. Тэгээд би одоо нөгөө гэрэл зөөлрүүлэгч яг өөдөөс хараад бичиж байна. Ийм зөөлхөн харагддаг. Яг нүглүүд тусгаараа. За одоо яг орой болсон байгаа болохоор бас жоохон гэрэл хангалтгүй гэж магадгүй. Тэгээ уг нь бол өдөр нарны гэрэлт байх юм бол илүү гоё зураг гардаг. Тэгээд өдөржингөө нөгөө гэр орноо цэвэрлээ бас нөгөө нэг ариутгах цэвэрлэх юм зөндөө их байсан. Тэгээд тэгсээр байгаа жоохон оройтчлоо. Тэгээд гэтээ яг хуу зураг авах гад үзье. Өнөөдөр миний зураг авах өдөр мөн байгаасаа гэж найдаж байна. Тэгээд хэзүүл ингээд харцгаая. Ямар шиг болох нь уу? Бас зураг харахгүй ч гэж магадгүй яг ингээд янгууд бас зураг харахгүй ч бас байдаг. Тэгээ заримдаа болохоор санаандгүй бас ингээд гой зураг мураг гарах үеч байдаг. За тэгээд юу ч гэсэн ингээд бичлэгтэй хамт байгаарэ. Би өнөөдрийн энэ үсийг ингэсгээ жоо арай өөр бас харагдах гад ингээд янзлсан байгаа. Дээдлийн хагас ингээд дээрээ боогоод тэгээ урдураа ингээд ус унжуулад. Гэхдээ энэ баг ингэсэн ирч юм дөө гэж харж байна. За нэг иймэрхүү байна да. За, одоо Миний гар гүзээ арай. Тэгээ одоо 2 дахь зураг авах гэж байна. Үгүй гэр өдрөд. Буцаа солилцсон. Цагаан цамц өмсөд. Ёо би одоо энэ хумсаа ахуулах гэсэн. Одоо карантин тогтоод хизээ ахуулах юм баа мэдгүй.
За одоо болохоор 3 дахь зураг авах гэж байна. За 3 дахь зурган дээр болохоор бит хоёр ийм хөл байдаг байхгүй юу? Энийг нэг арын фон гэж тавьдаг хөл. Энэ хөлн дээрээ ийм даав ингэ хавчсан байгаа. Энэ хавчаар нь болохоор цаасны хавчаар. Тэгээд энэ нэг харагдахгүй болохоор ингэ хэсгээд ингэ тавьсан. Энэ тэгээд ийм жижиг гэрэл байгаа. Хүй. Чи яах гэж байгаа? Чаас ярих юм уу? Ийм жижиг ийм гэрэл тавьсан. Тэгээс өөдөөс бас нэг 2 гэрэл тавьсан байгаа. За гэрлийг бол та нарт түрүү харуулсан тий. За одоо эндээ болохоор нөгөө нэг дээр харуулж исэн урамглаа тавьсан. За тэгээ ерөнхийдөө энэ жижиг орчинд зураг авна. За тэгээд мэдээж фотонуудаа яаж авах вэ те ингэж мэгэл тэгээд зураг авна да. За мэдээж зурнууд нь Instagram дээр орно. За миний Instagram-ыг дагаарай. За өнөөдөр ингээд зургуудаа ямарсан аваад үзлээ. Тэгээд гоё зураг гарсан байгаасаа гэж найдаж байна. Тэгээд мэдээж миний саяны өнөөдөр авсан зургууд бүгдээр Instagram дээр минь орно. Та нар маань миний Instagram-ыг дагдаг бол дагаарай гэж хүсмээр байна. Өнөөдөр битэрийн зураг авсан камер маань Canon EOS R гэдэг ийм камер байгаа. Тэгээд линз нь болохоор 24-70 гэдэг ийм камераар өнөөдөр зургийг авсан байгаа. Тэгээд та нар маань ямар ч юмар зураг авч болно шүү дээ. Утас вэ нү, камер вэ нү хамаагүй гол нь гэрлээ сайн тааруулаад тэгээд фотос гайгүй авчдаг байх юм бол миний фотос жоохон муу энэ нөхөртөө байнга загнуулдаг. Тэгсэн чинь тэгээ жоохон одоо сурж байгаа, хичээж байгаа. Тэгээ ерөөдөө байнга л нөхөртөө загнуусараад одоо жоохон дүжирч байна. За sorry хараа. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт маань таалагдсан гэж найдаж байна. Нэг ч амар урт болсангүй. Гэхдээ яг та нартай бас карантины үеэр бас зураг аваад ингээд гоё байгаарэ гэж нэг юм өгөх санаатай л видео байла. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.